Хүмүүс Эдигийн Instagram хуудсуудыг хараад өнгөрсөн 7 хоногт топ 4 баг ямар баг байх вэ гэдгийг таамагласан. Тэгтэл юу болсон бэ гэхээр Солонгос, Япон, Монгол, Австрали багууд топ 4 багт шалгарсан. Бүр нэг ч таамаглалгүйгээр. Харин сүүлийн шатнд ямар 2 баг нь тунж үлдэхийг эрдэмтэд маш сонирхолтой дүн шинжилгээ хийжээ. За, hi guys, дараагийн бичлэгийн тавтаа морил. За тэгэхээр энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ сүүлийн үед нэлээд шуугуулаад байгаа. Physical Asia гэдэг тэмцээний маш сонирхолтой чигтэй юмнуудыг ярих болно. Ялангуяа энэ удаагийн дугаар дээр болохоор Австрали баг үнэхээр ялна гэдэгт өөртөө маш их ихтэй байсан боловч эцсийн үр дүндээ бүр баларч орхисон. Тэгээ зогсохгүйгээр бусад орнуудын хүмүүс болохоор энэ Солонгос улсыг сүүлчийн өнгөлийн тоглоомын тохиргоог үргэлжлэн таасан юм шиг үйлдэл бол гаргасараа одоо бүх хүмүүсд бол гайхшуулж орхисон. Тэгээ зогсохгүйгээр одоо сонирхолтой юм юу гэхээр сүүлд гарсан 7-ос 9 дугаар анги дээр болохоор энэ тэмцээнийг үзэж байгаа хүмүүс дундаас маш хачин жигтэй зүйлүүд бол анзаарч юм байна. Тэгээ болоогүй Эдигийн Stories болоод одоо таасан 4 баг нь зөв таарсан учраас дараагийн одоо финал шалгарах 2 багийг хүртэл хүмүүс болон одоо спортын тамирчид эрдэмтнүүд хүртэл таамагласан юм байна. Би бүр энийг сонсчод бүр өөрөө хүртэл гайхсан. Тэгээ манай монголчуудыг бүр бас нэлээд амар хэлсэн байлээ. За тэгээд өмнөх таамаг нь бис учраас дараагийн таамаг нь юу болох талаар яг хамтаа мэдэж авцгаая. За тэгээд энэ миний өмнө оруулж байсан дугаараас үнэхээр сонирхолтой дугаар байх болов гэж бол итгэж байна. За тэгээд бичлэг хэлэхээс өмнө та лайк дараагүй лайк дараа subscribe дараагүй бол subscribe дараа зэмжгээ битэн мартаарай. Намайг үздэг хүмүүсээс 80% нь ерөөсө subscribe дарж үздэг юм байлээ. Таад минь subscribe дарж бас лайк дарж үзгээ битэн мартаарай. За хамтаа бичлэгээ орцгоё. Энэ дугаарыг спонсороор Kavar брэнд хамтран ажиллаж байна. Kavar нь цэвэр органик чипсээр хийдэг. Түүгээр зогсохгүй дангаар нэтсэн хоолныхаа дараа ийдсэн чүрхээ тохиромжтой юм байлээ. Дотроо маш их жимстэй учраас амт үнэргээр үнэхээр янз юм байлээ. Надад энэ cherryтэй төрөл үнэхээр таалагдсан. Тэгээ та хэд минь олон төрлийн сонголтоо хийгээд гэртээ хэрэглээд үзээрэй. За тэгэхээр хамтдаа Япон улсаас эхэлцгээе. Японы баг болохоор дараагийн шатанд бол шалгарч чадсан. Гэхдээ хамгийн их анхаарал татсан зүйл нь юу гэхээр 44 настай Yoshio Eiichiro гэдэг хүн гэж эрдэмтэд бол үзсэн юм байна. Гэхдээ мань хүн болохоор залуучуудыг бодоод үргэлж тавтуртай, хурцтай, хүчтэй байгаа нь бол хүмүүсийн анхаарлыг бол татж чадсан. Battle Ropes дээр болохоор 2 удаа ороод Австралийн Элоноос илүү хэмнэлттэй тактикаар бол давж чадсан. Хүмүүс болохоор энэ тамирчны нууц нь болохоор Gate Bell-ийг одоо доороос нь дээш өргөдөг. Ингэснээр болохоор мөр болон булчинд болохоор бага ачаал очдог. Бүр яг бейсбол шиг техниктэй хүн гэж бол үгэнсэн юм байна. Тэгэд болоогүй Японы дараагийн тамирчин болох одоо Soshi Hashimoto гэдэг хүн болохоор 34 настай дэлхийн хэмжээний одоо жуудачин. Гэтэ Япон багаас болж хүмүүс их уурсан нэг зүйл байгаа юм байна. Torren Fall дээр одоо төхөөрөмжийн асуудлаас болоод Япон дахин нэг одоо боломж олддог. Ингэснээр болохоор хүмүүсийн дунд одоо шудраг бус өрсөлдөөн гэж одоо дүгнэлт гаргасан юм байна. Яг вэ гэхээр одоо тэд бүгд одоо ялалтын хугацаагаа мэддэг байсан болохоор одоо хэрэг хэмжээнд тисэх ёстойгоо одоо мэдчихсэн. Тийм учраас энэ тэмцээнийг үзэж байгаа ихэнх одоо Аз хүмүүс болохоор нэлээд одоо дурамжхан байгаа юм байна. Тэгээ яг бодоод үзсэн чинь нэрээ Япон улс ингээд тэр тэмцээн дээр хойшлтон штэ. Япон тэр тэмцээнд одоо хойшлуулгүйгээр орсон болвол нэлээд төсөөлөөгүй үр дүн бас гарч магадгүй байсан байх те. Гэтэ хүмүүстэн дуруу хүрсэнстэй манай монголчууд бол нэлээд том давуу тал өгсөн л доо. Энэ бол үнэхээр манай Монгол бол нэлээд ашигтай. За одоо болохоор маш сонирхолтой дэлхийн өнцөг болон бүрээс одоо үзэж байгаа хүмүүс болон эрдэмтэд одоо тамирчид болохоор манай монголчууд дээр бас комент хэлсэн байна. Энэ тэмцээнээр дамжуулан нэлээд интернетэд шуугуулад ранк бол өндөртэй байгаа юм байна. Энэ 7 оны дугаарыг харах юм бол Австралийн хугацааг болохоор 2 дахин одоо даблдж ялсан. За манай Монгол MVP-нэр гэх юм бол энх хоригл, Ажээ сүрэн, Орхон баяр болон лав гүчээр бол орсон. За энх хоригл тамирчин дээр болохоор ямар сэтгэлтэй байгаа вэ гэхээр 29-т MMA-с одоо эхэлсэн уурхаачин болон мориноос одоо хүч авч өссөн жинхэнэ төсвөрийн мангас гэж бол үгэнсэн юм байна. Тэгээ болоогүй зэрлэг азаргыг одоо номтгож чаддаг гэдгээрээ монголчууд болохоор үүнийг одоо нотолсон гэж бол комменттэй одоо байгаа юм байна. Харин Ажээ сүрэнг болохоор Аз ТV мөнгөн медальтай жуудачин бүх багийн одоо ирчүүдтэй бараг л амаа нь үзэх ганц эмэгтэй гэж бол үгэнсэн юм байна. Харин Орхон баяр аврагыг болохоор бүхэн авраг багийн одоо стратеги боловсруулалтыг тарих төсвөр төвчээр одоо хаан гэсэн сэтгэлдэлтэй байгаа юм байна. За харин лавг очор артист дээр болохоор бүр хідэн цаг одоо утас ширтэж байгаа юм шиг одоо тэмцээнд бол оролцсон гэсэн бол тайлбартай байгаа юм байна. Туркийн залуу болон Японы охин хоёр түүнийг одоо бүр багшаа болгочихсон бүр яг таг дуурайж байсан ба үүгээр болохоор Аз ТV-д манай Монгол улс үүгээр илүү юмаа гэдэг одоо нотолж харуулсан үйл явдал гэж дүгнсэн юм байна. Гэтэ үнэхээр л нэрээ сүүлийн хэсгээр туршлага стратеги төсвөр төвчээртэй манай монголчууд нэлээд илүү гэдгийг одоо тийм хэсэг одоо гарсанд үнэхээр их баярлсан. Ялангуяа бусад ор манай монгол хүмүүстэй дуурайна гэдэг бол ялчгүй гадаад хүмүүс ингэж дүгнэ гэдэг бол аргачлахгүй юм да. Зарим Австралийн хувьд болохоор хүмүүс юу гэж дүгнэж байгаа хамтаа мэдэж авцгаая. Хүмүүс болохоор Австралиг болохоор финалийн шатанд хангалттай орох хэмжээний баг гэж бол бодсон. Гэтэл болохоор хамгийн том алдаа нь болохоор Battle Ropes дээр одоо гарсан. Энэ тэмцээн дээр Эди явуулсан маш том буруу алхам гэж бол хүмүүс үзсэн. Яагаад вэ гэхээр Эди бол удаан олон давталтай
Ялангуяа кардионы төрөлд болохоор тиг гэж бол хүмүүс хүлээмж суурилттай бол байсан юм байна. Харин тамирчид болохоор Кателинийг одоо Эдигийн оронд оруулах байсан. Түүнийг болохоор кардио болон хүч хослуулдаг тамирчин учраас Эдигийн оронд оруулсан бол нэлээд өндөр амжилт үзүүлэх байсан гэж хүмүүс таамагласан байна. Дараа нь болохоор Элленийг 2 удаа оруулсан. Гэтэл багийнхан хамгийн хурдан хөдөлгөг нь Whittaker бол байсан. Тийм болохоор их хүмүүс болохоор Эллений оронд Whittaker-ыг оруулах байсан штэ гэсэн бол нэлээд харамсалтай одоо сэтгэлдэлтэй байсан юм байна. Гэтэ нэр Австрал бол нэмэхээр ялах боломж бол байсан. Тэгээ та нар бодож үзсэн үү? Австрал хэтэрхий өөртөө амар ихтэй байсан те. Хөндлөгийн зүгээс үзэж байгаа миний хувьд болохоор Солонгос, Австрал хоёр шал эсрэг төрлийн багууд байсан. Яагаад вэ гэхээр Австрал бол өөртөө маш ихтэй байсан. Харин Солонгос болохоор эрсдлийн менежмент нэлээд сайтай баг болов Солонгос улс болов уу гэж бол дотроо бол бодож байна. Та хэд мэн юу гэж бодож байна? Комментс дээр бас бичүүлдэгээрэй. За тэгээ сүүлийн баг болов Солонгос улс дээр одоо хүмүүс ямар сэтгэлдэлтэй байгаа вэ гэхээр их хүмүүс болохоор Солонгос багтаа одоо амар тайвныг өгч чадсан хүн болохоор Амоти гэж бол хүмүүс үзсэн байна. Солонгосын баг болохоор үхлийн тоглоомын бүтцийг урьдчилан бол таамаглаж чадсан. Тэгэд гол хүчнүүд болох Амоти, Донхён, Сонг Пин 3-ыг одоо Death Match-д бол үлдээж чадсан. Үүнээс л болохоор интернетээр conspiracy буюу одоо хувилдаанд хараад ихсэн. Профессор нь Солонгост одоо хэлсэн биш биз? Яагаад одоо Австрал, Япон буруу таасан байхад зөв таадаг билээ? Гэх мэт одоо хувилдааны одоо таамаглалуудыг бол дэвшүүлсэн байна. Манай Монгол багийн одоо ахлагч болон Орхон-Баяр авраг болохоор бас таамагласан учраас энэ бол ухаалаг үйлдэл юм а гэдэг одоо зөв талаас нь тайлбарлахад нөлөө өгсөн гэж одоо хүмүүс дүгнсэн юм байна. Тэгээ болов нэг бас асуудлыг хүндсэн тэрний юу гэхээр саг тоос дээр Филиппин багт том шудраг бус байдлыг бол гаргасан гэж үзсэн юм байна. Жастин болохоор бөмбөгнүүдээ Эдигийн хайсан тал руу алхаад авчирдаг хэсэг дээр нь болохоор хүмүүс илүү их энерги зарцуулах хэрэгтэй байсан штэ гэсэн тийм гомдол төвшүүлсэн байна. За тэгээ эдгээр баримтуудаас үндэслээд эцсийн шат буюу одоо үхлийн тоглоом дээр хүмүүс аль хоёр баг нь тунж үлдэх талаар бас нэг сонирхолтой таамаг дэвшүүлсэн. Энэ таамаг дээр итгэж байгаа хүмүүсийн өмнөх таамаг нь биелсэн учраас энэ таамаг бол баталгаатай гэж бол нэлээд одоо ихтэй байгаа юм байна. За Япон болохоор эцсийн шатанд бол орчихсон. Солонгос болохоор аюулгүй гэж үзээд харин Монгол болон Австралийн үхлийн тулаан өрнөө гэж бол хүмүүс таамагласан байна. За харин спортын эрдэмтэд тамирчид нь юу гэж дүгнсэн бэ гэхээр Австралийн үлдсэн гишүүд болох Дом, Кателин, Алекс болол Монголын одоо инх оргил, Ажээ сүрэн, Орхон-Баяр 3-ыг бол дийлэх шанс бол байхгүй гэж бол дүгнэлт өгсөн юм байна. Гэтэ зарим үзэгчид болохоор Австралийн эмэгтэйчүүдийг бас дутуу үнэлж болохгүй шүү гэсэн тийм бас комментүүд бас нэлээх байгаа юм байлээ. За миний хувьд болохоор би энэ таамаглалд бол нэлээд санал бол нэг байна. Би үхлийн тулаанд болохоор мэдээж Монгол, Австрал хоёрын аль нэг баг нь Солонгостой өрсөлдөөд хоёроор гарч ирэх байх. Монгол илүүрхэн гэдэгтээ би бол яалтчгүй энэ таамаглал биелнэ гэдэгт бол итгэлтэй байна. Харин Монгол гарч ирээд Монгол, Солонгос хоёрын тэмцээн өрнүүл та хэдмэсэндээ яг эцсийн шатнд ямар хоёр баг тунж үлдэнэ гэж бодож чинь бас комментс дээр бичүүлдэгээрэй. Хэдүүлээ дараагийн дугаар дээр таамаглал маань биелсэн байна уу гэдгийг хамтаа шалгаж үзье те. За тэгээд энд хүрээ дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараагаа subscribe дарж дэмжиж бити мартаарай. Иймэрхүү сонирхолтой дугааруудыг та бүхэн цаг алдлгүй хүргэж байгаа болно. За тэгээд дараагийн дугаар дээр уулзцаая.